Хурдан сойдог Эрдэнэтэн төгс уяажта энэ өдрийн одоо гал халуун мэндийг дэвшүүлье. Алдарт 17 дугаар жорны хилэн дэх хэмээх модон могоо жилийн зуны тэргүүн сарын шинийн 20-ны бэлэгтийн сайн өдөр буюу аргын тооллын 2025 оны 6 сарын 16-ны бэлэгтийн сайн өдөр Сэцэн-хан аймгийн Үйзүү ангийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Матус сумын Эрдэнэбаатар хоогийн нутаг цүндэрлэх Эрдэнэбаатар хуулийн даглаг баяр наадам зориулсан хурдан соёлын насны мөрдийн уралдаан гарааныхаа дурхааруу хүлгийн шандас сорихоор тугдаж байна. Хурдан соёлынгийн уралдаанд газраас хурдан шандас 30-аад одоо соёлын бүртгүүлээд энэхүү гарааны зургаараа хөдөлсөн. За энэ жилийн хувьд Дорнод аймгийн Матус сум төдийгүй Дорнод аймгийн 14 сум төдийгүй Монгол орны зүүн хагас зүүн Монгол оронд одоо зунжлаг аргагүй сайхантай байгаа. За бог мал бол аргагүй одоо сайхан ногоон цадчихсан аргагүй нэг хүм малын зоон тэнийсэн одоо тэрхүү өвлөрөл одоо энэ 17 дугаар жорны хилэн дэхмэх модон могоо жилийн зуны тэргүүн сарын 6 сард одоо болж байна. За энэ наан харагдж байгаа 459 номертой Дорнод аймгийн Матус сумын Жаргалан тогийн харьяат Ууган баярын Баатар зэргийн хээр үрээ байна. За энэ хээр үрээ одоо шүтлэндээ нэг баг наадамд харагдсан. Энэ жил одоо 2 дахь дагвар уяагаар энэ жилийн уяандар мордсон байгаа байна. Цааталт нь 457 номертой хамгаалтын цэгэр дуулгатай хүүхэдтэй хул цээжвчин минэтэй сайхан хонгор соёлон мордсон байна. Энэ одоо Дорнод аймгийн Матус сумын Жаргалан тогийн харьяат Төмөрбаатарын Зоригт Баатарын одоо хонгор соёлон байна. За энэ хонгор соёлоо одоо дээгүүрээ Норвегийн нацгийн одоо хурдан буурлуудынх нь удам өгшил одоо энэхүү хонгор үрээнд одоо зүүн өсөөр орсон байх гэж одоо эзэн уяач нь ярьж байсан. За тэр цаадалд одоо дунд талд урагшлаа хийн дээр урагшлаад байгаа ногоон цээж хүчин нэнэтэй сайхан бор үрээ байна. 1347 номертой мордсон Төмрийн Одхүүгийн бор үрээ байна. За энэ дээлэгцэн харагдж байгаа 251 номертой мордсон сайхан хонгор задгаа дэлтэй хонгор соёлон мордсон байна. Дорнод аймгийн Матус сумын 6 дугаарыг яриад Нэмийн Жамсрангийн одоо сартай хонгор соёлон байна. За эмэгтэй хүүхэд унсан байна да. За сүүлийн үед одоо эмэгтэй хүүхэд унах нь ховорцсон. Энд одоо энэ уралдаан дээр 2-3 ч одоо эмэгтэй хүүхэд уралдсан. Одоо яг л одоо үсэн сайхан сэргүүлзээд байгаа салхиных нь өдөөс. За энэ өдрийн баяр цэнгэл наадамд яг л одоо салхин уруудаа уралдаж байгаа. За өмнө өдрүүдийн одоо уралдаануудад салхин өдөө эстэй одоо тийм замаар одоо хүлгийн шансыг аргагүй сорьсон тийм уралдаан болдог. За энэ өдрийн баяр цэнгэл наадамд одоо яахын аргагүй сайхан шимтээгийн сайхан уралдаан болно. Цаад идэх арах. Сааргчлаад одоо арийнхын мордыг одоо харуулнаа. Энэ дэлгэснээ харагдж байгаа улаан цээж битүү 100 номертой сайхан хар үрээ харагдж байна. 479 номертой хар үрээ мордсон байгаа харагдаж байна. Энэ Дорнод аймгийн Матус сумын 6 дугаарыг яриад Мөг Эрдэнгийн хар үрээ дэлгэснээ харагдаад өнгөрлөө. 325 номертой жоох хүүхэд унсан одоо шаргал үрэг манай зурглаачийн дунд харуулад байгаараа. Дорнод аймгийн Матус сумын харьяат 325 номертой өнөөдрийн урдан соёлынгийн уралдаанд мордсон байгаа харагдаж байна. За энэ дэлгэснээ харагдж байгаа 12 номертой хол цээжвчийн нэнэтэй хонгор соёлон байна. Дорнод аймгийн Матус сумын саяхан сумын алдарт буяж цолны болсны агсан Чимбатын Эрхэм баярын одоо хүрэн цааталтад нь 12 номертой сумын алдарт буяж Чимбатын Батцанглийн хонгор соёлон байна. За энэ одоо баг наадамд одоо баг насанда 11 орсон баг жижиг наад том наадамд одоо нийтлэг орсон бас л одоо цоо турдан төмөг хэлгүүдийн нэг дайн соёлон. Өдрийн наадамд одоо тун аштайхан мордсон байгаа байна. За тэр дунд талд уршиж байгаа 242 номертой жижиг хүүхэд унсан сумын алдарт байж Батбаярын Төмөн Өслөнгийн хээр соёлон байх харагдаж байгаа. Энэ одоо аймгийн алдарт байж Мичүүрэнгийн анх хоёрын унахан адуу сумын алдарт байж Батбаярын Төмөн Өслөө байж өнөөдрийн хурдан соёлонгийн уралдаанд уян соёлгонд харуулж мордуулсан байна. За 325 номертой шаргал үрээ жижиг хүүхэд унсан шаргал үрээ дэлгэснээ харагдж байна. Сумын 4-р яриад Моонгийн ганжиг үрийн шаргал гэж өнөөдрийн хурдан соёлонгийн уралдаанд 325 номертой мордсон байна. Тэр дунд талд урагшилж байгаа ногоон битүү нэмнэтэй 323 номертой мордсон Дорнод аймгийн Матус сумын Эрдэнэбаатар хоогийн яриад Мөнх хотын одоо бор үрээ байна. За энэ Мөнх хотын одоо бор үрээ өнөөдрийн уралдаанд одоо анхныхан дахил байгаа байна. Тэр дунд талд урагшилж байгаа 392 номертой мордсон Дорнод аймгийн Матус сумын Төмөн амбаг яриад Хамын ганц үгийн хүрэн үрээ байна. Сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайв уян соёлгонд харуулсан. Тэр одоо хамгийн цаадалд урагшилж байгаа хол цээжвчин нэмнэтэй Дорнод аймгийн Матус сумын Баян хангайбагийн яриа Шарав Доржи Арсланбаатарын хүрэн алзан бар байна. Саяхан зохион байгуулагдсан Ар хамбийнхаа ууны дахлаг баяр наадамд одоо айргийн 7 турдалсан байгаа. За Эрдэнэбаатар хоогийн нутаг сандралх Эрдэнэбаатар хуулийн дахлаг баяр наадмыг одоо жил бүрийн шинийн
одоо 20 буюу 6 сарын 20 доор 10-ны дунд үеэр 6 сарын дунд үеэр ингээд зохион байгуулагддаг. За Эрдэнэбаатар уулуулаад аргагүй Монгол цэргийн сүр сүлдийг одоо даатгсан уул гэж одоо манай Дорнотын Маттын ард түмэн төдийгүй Дорнотын ард түмэн одоо хэлэлцдэг. За одоо энэ яагаад одоо Монгол цэргийн сүр сүлдийг даатгсан юм бэ гэхээр одоо миний сонсноор нэг түүх байдаг. 1939 оны одоо халах голын дайнаар энэ Эрдэнэбаатар уулын одоо яг энэ баруун зүү ойдхон биеэр одоо халах голын дайнд явж байгаа цэргүүд одоо тэр үед зүү ойд дээр нь буудлаад за буудалж их үеэр одоо Эрдэнэбаатар уулан дээр хэсэг бүлэг одоо цэргүүд нь сайхан одоо халах голын дайндаа одоо ялалт тулаанд ялтын баяр авахын төлөө гэдэг одоо энэ хүү Эрдэнэбаатар уулнаа залбир сүсэн залбираад за хэсэг бүлэг цэргүүд нь одоо уулан дээр гарахгүй тэгээд одоо халах голын дайнд оролцоод за халах голын дайнд ялалт байгуулад одоо яг энэ Маттын Эрдэнэбаатар уулан дээр одоо гарсан одоо тэр хэсэг бүлэг цэргүүд нь одоо амьд ирээд гараагүй түүнд буудалж байгаа газраа үлдсэн цэргүүд нь одоо эргэж ирээгүй одоо тийм түүх домогтой. За тэгээ 1990-ад оны ихэнх үеийн 80-ад оны одоо сүүлчээр цэргийн албан татагдж байгаа 3 жилийн албан татагдж байгаа 2 жилийн албан татагдж байгаа одоо Маттын цэргүүд тэр дундаа Дорнотын одоо цэргүүд одоо Эрдэнэбаатар уулан дээрэн цэрэгт морцохын өмнө одоо гараад одоо сүлсэн залбираад одоо эх орныхоо дархан хилийг баттай хамгаалахын төлөө одоо бид бүхэн мордож байна гэдээ одоо даатгаад за тэгээд эсмэнд амьд одоо тархан хилээ хамгаалцгаад эргээд одоо 3 жилийн дараа ингэж одоо сүлсэн залбирдаг ийм одоо дахилгатай их одоо Монгол цэргийн сүр сүлдийг даатгсан Дорнотын Маттын одоо тэнгэр сахиуст одоо дээрээс буулгасан тийм одоо дахилгатай уул юм аа. За дээхэн үед одоо 1990-ад оны одоо морь уралдаггүй 80-ад оны ихэнх үеэр одоо айхтар гантай жил бол одоо Маттын ард түмэн энэхүү Эрдэнэбаатар уулаа дахин шүтэж за хур бороо оруулаж одоо ган гачиг одоо тэгж тайлдаг байсан. Одоо ийм түүхтэй түүхтэй одоо ийм сайхан сүндэрсэн Эрдэнэбаатар уул байна. За энэ дэлгэсний харагдж байгаа 333 номертой Тэг 67 номертой морцсон эмэгтэй хүүхэд улсын сайхан хүрэн задгаа дэлтэй хүрэн азар байна. Хүрэн соёлон байна. Энэ Дорнот аймгийн Маттан сумын 6 дугаар агийн ариад төмөр жилийн ганх үрийн хүрэн байна. Энэ сумынхаа баяр наадамд одоо нэг аман үзүүлсэн. Бас л одоо 2-3 баг наадамд аман үзүүлсэн. Одоо ийм л одоо амжилттай хүрэн соёлоо өнөөдрийн хурдан соёлын уралдаанд морцсон байгаа харагдаж байна. За тэр одоо урд одоо ганцаар удаагаас нэг сайхан буур дүрээ харагдаад байна. Дорнот аймгийн Маттан сумын Төмөн ам багийн ариат Жавхлан төгсгийн буур дүрээ байна. За одоо энэ дор сүнцэндээ нэг одоо гарааны төгөөрөмж нэг 500 м хэрэтэ үлдсэн байна. За Дорнот аймгийн Маттан сумд энэ жил одоо жилдээ 13 4 5 дахин шүтдэг. Очин 6 номертой морцсон хурдан соёлынгийн уралдаанд оргиараад Энх Баатрын Жавхлан төгсгийн буур дүрээ өнөөдрийн уралдаанд одоо морцсон байна. Энэ буур дүрээ одоо битүү үрээ байгаа. Энэ өөрийнх нь Энх Баатрын Жавхлан төгс үе чи одоо өөрийнх нь унган адуу байгаа. За одоо ингээд төхөөрөмжн дээр очиод одоо та бүхэндээ тоссон камераас харуулнаа. Ангисыг байж яг морьтойгоо өвчтөө. За хурдан соёлынгийн уралд Эрдэнэбаатар уулын ерөнхий зохион байгуулагчаар Дорнот аймгийн Маттан сумын Эрдэнэбаатар хуугийн засаг дарга номингийн пүрэв сүрэн тэргүүтээ Эрдэнэбаатар хуугийн засаг даргын ажлын алба за мөн одоо Эрдэнэбаатар хуугийн иргэд одоо сэтгэлийн хандвын тусламжтайгаар энэхүү баяр наадмыг одоо өргөн дэлгэр зохион байгуулагдаж хурдан соёлынгийн уралдаан гарааныхаа 6 дөрөв үндсэндээ нэг 500 м хэрэтэ үлдсэн байна. За хурдан соёлынгийн уралдааны ивент гэж байсан Дорнот аймгийн Маттан сумын Эрдэнэбаатар хуугийн харьяад оюуны хүүхдүүдээс энэхүү хурдан соёлынгийн уралдааны бай шингэлэнг ордоо гардан зохион байгуулж одоо бай шингэж байж байгаа гэхэд одоо та бүхэн дуулахад таатай байна. Тэг 67 номертой морцсон Дорнот аймгийн
Матус сумын жаргалан дуугийн яриад Төмөр Баатрын ганцар Зоригт Баатрын хонгор өрөө байна. За аргашаа суугаад арийнхаа өрөөнүүдээ одоо ингээд сайхан 479 номер Намсраа Мөнхөрдөнгийн алт руу байна. Тэг 60 төмөр жилийн ган хуу номертой Чинбатын Батсингэл мөн одоо Чинбаттын Эрхэн баяр Ахтуу хоёр алдартын одоо бүрээнүүд байна. За аргашаа суугаад их харуулж байна. Тэг 94 номертой морцсон тэр одоо дунд талд урагшлаад байгаа ягаан зээжвчийн нэмнэтээ саарл үрээ Тоёгийн чин зэрэг саарл өрөө байна. Наадталт нь одоо Хүрлбаатарын итгэлийн өрөө байна. Энэ бас л одоо бага наадамд олон орс үрээд. Цаана 13 номертой морцсон Тогоо үгийн баяр хүүгийн 119 номертой морцсон 4-р сумын алдарт Мөнхөдийн Ганбаатар 132 номертой морцсон сайхан Халтар Соёлон байна. 133 номертой морцсон Төгсийн Сүхбаатарын алдар өрөө байна. Энэ Төгсийн Сүхбаатарын одоо хүрэн өрөө байна. Тэг 40 номертой морцсон Цэндэгийн шаргал өрөө байна. Тэг 75 номертой морцсон хүрэн үрээг одоо манай зурглаачийн дунд харуулад байна. За 4-р яриад аймгийн алдарт явж Урамлын Магсарж авгаад үндэс нарын зэрэг Дорнот аймгийн Матус сумын Эрдэнэбаатар хогийн нутгийг сүндэрлэх Эрдэнэбаатар хуулийн дахлах баяр наадам зориулсан Хурдан соёлынгийн уралдаан гарааныхаа ногоонд хөрөмжний хард эгнэж байгаа мөчийг манай зурглаачийн дунд харуулж байна. За Эрдэнэбаатар уулын баяр наадамд одоо жил бүр шүтлэн даагны уралдаан зохион байгуулагддаг. За энэ жилээс эхэлж одоо Хурдан соёлынгийн уралдааныг одоо оюун балдангийн энэ жил одоо оюун балдангийн үр хүүхдүүдээс энэхүү баяр сэнгэл наадамд Хурдан соёлынгийн уралдааныг нэмж уралдуулан одоо бай шагнаж байгааг дуулахад таатай байна. Энэс ч балгаж өгдөг. За хэдхэн мөчийн дараа Хурдан соёлынгийн уралдаан гарааныхаа догоонд хөрөмжийн хард эгнэ. За одоо наадлын үзүүрийн хэдэн соёлын одоо оруулчих юм бол одоо үндсэндээ Хурдан соёлонгууд гарааныхаа ногоонд хөрөмжийн харанаас эгнэх гээд байна. За бүгдийг л одоо оруулчих юм. 50-аач нарыг нь одоо бүгдийг нь авч үлдээд одоо жилийн наадам одоо аргагүй сайхан зохион байгуулалт болдог. За энэ наадлын 50-аач нарыг л оруулчих юм бол одоо хэдхэн мөчийн дараа Хурдан гур цүлгмөрдийн алтан бомбондоос хөгтөнгөр туйларнаа. За Эрдэнэбаатар хувааг одоо өөр ингэсэн одоо ийм сайхан төхөөрөмжтэй байгаа. Хэтргээ тулж болохгүй шүү замраа. Морд энэ замаар. За Эрдэнэбаатар хувааг бол аргагүй сайхан өөртөө ийм зориултын төхөөрөмж хийсэн байгаа. За тэр төхөөрөмж мордууд бол одоо энэхүү төхөөрөмжөнд бол одоо хангалттай орохоор байна. За тийм учраас болохоор төхөөрөмжөнд орохгүй мордыг нь одоо бүгдийг нь хасгаар байгаа. Тийм учраас одоо манай морд тавиач нар байна. За морд тавиач нар маань одоо зохион байгуулж байгаа уралдаанаа хүндэтгээ сайхан дэгтэй журамтай зохион байгуулчих юм бол одоо энэхүү баяр цэнгэл наадмын одоо гол утга учир нь зохион байгуулалтанд байдаг учраас одоо манай морь тавиачид одоо бүгдийг сайхан оруулах хэрэгтэй. За ингээд одоо сайхан оруулчих юм бол одоо гарааныхаа ногоон нөхөрөмжийг одоо хэдхэн мөчийн дараа одоо унгана. За сумын Матус сумын Эрдэнэбаатар хогийн засаг дарга номингийн пүрэв сөрөн тэргүүтэй. За ингээд одоо бүгдийг нь одоо ингээд оруулсан. За хэдхэн мөчийн дараа Хурдан соёлынгийн уралдаан гарааныхаа төхөөрөмжийн дээрээ сэргэнэ. За мордууд бол одоо бүгдээрээ сайхан багтахаар байгаа. Тийм учраас бүгдийг нь одоо анхных нь одоо уралдаан дээр бүгдийг ингээ оруулаад сургачих юм бол одоо цаашдаа шүтлэн дааг уралдан. Тийм учраас бүгдийг ингээд оруулчих юм бол одоо сайхан дэгтэй журамтай зохион байгуулчих юм бол болно. За хэдхэн мөчийн дараа манлайлагч одоо баруун гараа тэнгэр өдөргөд одоо Хурдан соёлын иргэнэ хорж илөө эрхэм хүндэт наадамчдаа эрхэм хүндэт үзэгчдээ Дорнот аймгийн Матус сумын яваарай хаа Эрдэнэбаатар хогийн нутаг сүндэрлэх Эрдэнэбаатар хуулийн дахлах баяр наадам зориулсан Хурдан соёлынгийн уралдааныг 294 номертой морцсон Дорнот аймгийн Матус сумын харьяад Тоёгийн чин зэргийн саарл өрөө өнөөдрийн Хурдан соёлын хөтлөөд ирсэн бол аман үзүүн дээр ногоон зэвжвчийн нэмнэтээ сайхан хээр үрээ гараад ирсэн Дорнот аймгийн Матус сумын Эрдэнэбаатар хогийн харьяад Хандийн Мэндвэрийн хонгор өрөө аман үзүүн дээр гол энэ тархины өдөө үрэтгээ сайхан зэрэгцээ явчаарай. Дорнот аймгийн Матус сумын Айргийн 3 дээр одоо битүү ногоон зэвжвчийн нэмнэтээ Дорнот аймгийн Матус сумын Эрдэнэбаатар хогийн яриад Мөнхөдийн бор үрээ байгаа байна. Тэр дунд талд өршиж байгаа тэг 40 номертой морцсон Дорнот аймгийн Матус сумын Эрдэнэбаатар буян өндөр багийн яриад Цэндэгийн шаргал үрээ Айргийн 3 4 дээр байгаа 033 номертой морцсон яг л одоо уяачдын таамагт байсан хүрэн үрээ одоо өнөөдрийн Хурдан соёлын уралдааныг салхиавч эхэллээ. Дорнот аймгийн Матус сумын Эрдэнэбаатар хогийн яриад төмөр жилийн гангуурын хүрэн үрээ өнөөдрийн Хурдан соёлын уралдааныг гарч ирээ хөшүүрж байгаа харагдаж байна. Хамгийн цаатлаар нь тэг 92 номертой
195 тэг 95 номертой морцсон Дорнод аймгийн Матан сумын харьяат ламын ганцгүй хүрүүрээ өнөөдрийн хурдан Хүрлбаатарын итгэлийн хүрүүрээ өнөөдрийн хурдан соёлынгийн уралдааныг хөдөлж ихэдээ яман үзмээр төмөр жилийн анхуур айргийн 3 дээр нь хандын мэндвэрийн хонгороо за араас одоо цэнхэр цээж хүчин нэмнэтэй халдвар хүрээ орж ирлээ. За 5 дээр хоёрын чин зургийн саар дүрээ 6 дээр одоо улаан цээж хүчин нэмнэтэй буур дүрээ жавхан төгсийн одоо Энхбаатарын жавхан төгсийн буур дүрээ за аргашаа суугаад арийнхаа мөртийг зугуухан харуулаа явна. За тархины 6 өрөө өнөөдрийн хурдан соёлынгийн уралдаанаар ардынхаа мөртнөөс нь вүүтэн гомрын цаартаа морцсон салсан байна. 233 номертой морцсон Мөнхөдийн бор үрээ тэг 57 номертой морцсон Дорнод аймгийн Матан сумын Жаргалан төгийн яриад Төмөр Баатарын Зөрөгт Баатарын хонгор үрээ өнөөдрийн хурдан соёлынгийн уралдааны 9 дээр байгаа бол аргашаа суугаад арийнхаа мөртийг харуулаад зугуухан суучих. За 459 номертой морцсон Дорнод аймгийн Матан сумын Жаргалан төгийн яриад Ууган баярын Баатар зэргийн хээр үрээ 10 дээр гарч ирсэн бол тэг 30 номертой морцсон Дорнод аймгийн Матан сумын яриад аймгийн алдарт байж Батбаярын хүү сумын алдарт байж Төмөн Гүслэнгийн хээр үрээ түүний ардталт нь тэгэр 119 номертой морцсон Дорнод аймгийн Матан сумын Буян өндөр баг яриад сумын алдарт байж Мөнхбаатарын Ганбаатарын бүр үрээ гэсэн үндсэндээ 12 3 өрөө өнөөдрийн хурдан соёлынгийн уралдааныг гараа зуларсан байна. За аргашаа суугаад арийнхаа мөртийг харуулнаа. За энэ өдрийн баяр сэнгэл наадмыг Эрдэнэбаатар багийн засаг дарга номингийн бүрэмсрэн тэргүүтээ Эрдэнэбаатар багийн засаг даргын ажлын алба энэхүү баяр наадмыг ёслолдог өдөр сайхан зохион байгуулсан бол 21 номертой морцсон Дорнод аймгийн Матан сумын алдарт бай Чинбатын Эрхэн баярын хүрүүрээ Уяжтын таамагт байсан арийнхаа мөртнөөс газар үндсэндээ төхөөрөмжн дээрээ сэргээд 2 км хэрэтээ явахад 14-5 дээр орж ирсэн бол том хөвгөд унсан хул цээж хүчин нэмнэтэй хүрэн үрээ аймгийн алдарт байж 4 гэрэг яриад ургамлын Магсар жавын хүрэн үрээ байна. Араас шар цээж хүчин нэмнэтэй битүү зоон нэмнэтэй Дорнод аймгийн Матан сумын Баян хангаа багийн харьяат Баяр сүрэнгийн хүрэн үрээ тэр дунд талд урчилж байгаа эмэгтэй хөвгөдтэй байна. Аргашаа суугаад байгаарай. 71 номертой морцсон сумын алдарт бай Шарав Дэржи Арсланбаатарын хүрээ алт зураа саяхан зохион байгуулагдсан ар хамбын явууныхаа даглаг баяр наадамд одоо 7 турталсан байгаа. За тархиныхаа эдмөртөө нийсэн байна. За аргашаа суугаад арийнхаа мөртийг харуулнаа. За энэ өдрийн баяр сэнгэл наадмыг оюун балдангийн үр хөвгүүдээс одоо энэхүү баяр сэнгэл наадмыг ивент тэтгэж байлж байгаа гэж одоо та бүхэнд хэлэхэд дуу таатай байна. 25 номертой морцсон Дорнод аймгийн Матан сумын харьяат Нэмийн жамсрангийн хонгор өрөө байна. Энэ хонгор соёл одоо хамгийн сүүлд бүтгүйс одоо энэ өдрийн баяр сэнгэл наадам дээр одоо 20-ийн багцаан дээр байгаа арийнхаа мөртнөөс одоо 17-8 өрөө бөөнд өгөн салчихсан юм байна. 242 номертой морцсон өнөөдрийн хурдан соёлынгийн уралдаан дээр хонгор өрөө орж ирлээ. 242 номертой морцсон Дорнод аймгийн Матан сумын харьяат 243 номертой од модхийн золордны өрөө 242 гэж бүртгүүлсэн байна. За түүний ардталт нь 339 номертой морцсон сайхан халдвар үрээ байна. За аргашаа суугаад арийнхаа мордыг одоо аавын хүүгийн ялгалгүй одоо харуулаа бүгдийг нь сайхан харуулнаа. 12 номертой морцсон сумын алдарт бай Чинбатын Бацанглийн хар үрээ 1347 номертой морцсон Төмрийн одхүүгийн ягаа үрээ тэг 92 номертой морцсон сумын алдарт бай Эрдэнэтийн амар тайвны уяа соёлгын тааруулсан хүрүү үрээ ламын ганцгүй хүрүү үрээ. За аргашаа суугаад байгаарай. Аргашаа суугаад 103 номертой морцсон Дорнод аймгийн Матан сумын харьяат өнөөдрийн хурдан соёлынгийн уралдааны 20-ийн борон дээр байгаа Эрдэнэ чулууны их тулгын өрөөр байна. Тэг 90 номертой морцсон Ган жүгүүрийн хээр үрээ. За 325 номертой морцсон жижиг хүүхэд усан шаргал үрээ байна. Боонгийн Ган жүгүүрийн шаргал үрээ. 479 номертой морцсон Мөнхөрдийн алтар үрээ. Тархилж урдаадсэн Цэндэгийн шаргал үрээ. Од мандхийн золордны ягаа үрээ гэдэг үндсэндээ ардынхаа морийг харуулаад за урагшаа яа 100хан тархиныхаа морьтой гинчнэ. За эрхэм мөндөд наадамчтай эрхэм мөндөд үзэгчдээ Дорнод аймгийн Матан сумын зохион байгуулагдаж байгаа Эрдэнэбаатар хуулийн даглан баяр наадам зориулсан хурдан соёлынгийн уралдаан үндсэндээ гарааныхаа төхөөрөмжн дээрээс урагшаа яваад байгаарай шууд гэлсээ өнгөрөөд л одоо тархиныхаа морьтой очие 103 номертой морц өнөөдрийн хурдан соёлынгийн соёлынгийн уралдааны тархилж урдаас Эрдэнэ чулууны их тулгын үрээ байгаа байна. За урагшаа яваад тархиныхаа морьтой гинчээ 1347 номертой морцсон Төмрийн одхүүгийн үрээ боор үрээ ламын ганцгүй үрээ сумын алдарт бай Чинбатын Бацанглийн хонгор үрээ гэдэг үндсэндээ тархины 20 дээр яваа морьтуудыг та бүхэндээ харуулж байгаа байна. 332 номертой морцсон Дорнод аймгийн Матан сумын харьяат за Бацанглийн одоо халдвар үрээ байна. 251 номертой морцсон Нэмийн жамсрангийн хонгор үрээ гэдэг за тархины 16 өрөө арийнхаа морьноос одоо нэг лавтай 200 м хэрэтээ салсан байна. Дорнод аймгийн Матан сумын Эрдэнэбаатар багийн нутаг за хэдэн морьтойгоо шууд очоо эгэн чи яхаа. Дорнод аймгийн Матан сумын Эрдэнэбаатар багийн яриад
Эрдэнэбаатар хогийн нутаг сүндэрлэх Эрдэнэбаатар хуулийн дахлан баяр наадам зориулсан хурдан соёлынгийн ур заа нэттгээ игнээд ингээ явчих. Номер томорцсон Дорн Тамгийн Матар сумын аймгийн алдарт байж Тогоо үгийн хүү баяр хүүгийн хатар өрөө байгаа ба тэг 30 номер томорцсон Дорн Тамгийн Матар сумын алдарт байж Батбаярын төмөн гүснэнгийн хээр өрөө байна. Одоо энэ Төв аймгийн Сэргэлэн сум яриад Энх 50-ны одоо унган адуу байгаа. За энэ 21 номер томорцсон Баяр сүрэнгийн хөр үрээ байгаа. Мөнх хотын бор үрээ. Тэг 73 номер томорцсон аймгийн алдарт байж Магсар жавын хөр үрээ. 119 номер томорцсон Дорн Тамгийн Матар сумын харьяад 4-р яриад цаашаа улаан зэвччин нэмнэтэй Дорн Тамгийн Матар сумын 4-р яриад Мөнх хотын Ганбаатарын хөр өрөө өнөөдрийн хурдан соёлынгийн 11-2-ын буурин дээр байгаа. За ингээд энэ арийнхаа 3 морьтой сага игнээд араас нь тайлбарлаа явчаа. За 163 номер томорцсон Дорн Тамгийн Матар сумын харьяад төмөр жилийн ган хуурын хөр өрөө байна. Төмөр жилийн ган хуурын хөр өрөөг баяр од хоёрын баяр чимэг гэж эмэгтэй хөхөд онч хурдуулсан. Өнөөдрийн хурдан соёлынгийн урдааны 6-7 дээр байгаа. Саар дүрэ 294 номер томорцсон Дорн Тамгийн Матар сумын харьяад Туяагийн жин зэргийн саар дүрэ байна. Энэ саяхан зохион байгуулагдсан нэг баг наадамд одоо айр гэсэн байгаа та. За тэг 67 номер томорцсон Төмөрбаатарын Зоригт Баатарын хонгор үрээ аман үзүүн дээр байгаа. За тархиныхаа хөр үрээтэй очоо нэгэ гэж яа. За эрхэм мөндөд наадамчдаа эрхэм мөндөд үзэгчдээ Дорн Тамгийн Матар сумын Эрдэнэбаатар хуулийн дахлан баяр наадам зориулсан хурдан соёлынгийн урдааныг хөр үрээ гарч ирээд хөтлөсөн байна. За хөр үрээч одоо өнөөдрийн наадамд одоо тун төрөггүй хүн байгаа юм байна да. За Хүрлбаатарын итгэл гэж хүнж хурлуулж байгаа. Өөр ч одоо Хүрлбаатарын итгэл уяа соёлын тааруулсан аргагүй нэг хашир унаач одоо лавтай 500 200 м гарч ирээд хөр үрээ хөтлөсөн байна да. Саяхан зохион байгуулагчсан Архамбия ооныхаа дахлан баяр наадам хүрэн үрээ айргийн 5 турлалсан. За Хизааланда Шар ооны баяр наадамд одоо 3 турлалсан гээд баг наадамд одоо 4-5 айрагдсан. Өнөөдрийн хурдан соёлынгийн урдаанд одоо хүрэн үрээ өнөөдрийн наадамд одоо тун урдан байгаа байна. За энэ хүрэн үрээний одоо эцэг нь энэ хүрэн үрээний эх тал нь Дорн Тамгийн Матар сумын аймгийн алдарт байж одоо Дашнымын энх төрийн одоо унган хүрэнгүй байгаа. Эцэг нь одоо өөрийнх нь унган азар гэдэл одоо хэлдэг баха. За хүрэн үрээ өнөөдрийн наадамд одоо тун төөрөхгүй хүн байгаа байна. Эзэн уяач нь одоо сайхан салхийг одоо тааруулаад яг л хөлсийнхэн тааруулаад одоо цоовчин цээжвчин нэмнээ тааруулсан байна. За аргашаа суугаад арийнхаа морьтыг яг л ингээд тогтоод харуулад бай. Тэгж наа 3 морьтойгоо зэрэгцээ өвчээ. 67 номер томорцсон Дорн Тамгийн Матар сумын Жарлан тогээр Төмөрбаатарын хонгор үрээ аман хүзүүн дээр байгаа. Ойртоод дагаа явчаарай. Төмөрбаатарын ганцэргийн хонгор үрээ айргийн 3 дээр Дорн Тамгийн Матар сумын сумын алдарт бай Шарамдэржийн Арсланбаатарын хүрээ алзуураа айргийн 3 руу орж ирлээ. За одоо энэ хүрээ алзуураач аргагүй нэг Шарамдэржийн Арсланбаатар уяачин одоо зүүн талынхаа гуйны хонгорхоо дээр Эрдэнэ тамхтай аргагүй одоо унган адуу олон жилийнхэн нөр хөдөлмөр одоо 4 цагийн эргэлтэнд одоо хээрийн сэлгэнд одоо дээлэн гандаж явсны одоо үр хөдөлмөр үр шим одоо энэ хүү хүрээ алзуурнаас нь одоо гарч ирнэ. За хүрээ алзуурал өнөөдрийн хурдан соёлынгийн уралдаанд айргийн 3 дээр байгаа аман үзүүн дээр нь Төмөрбаатарын Зоригт Баатарын хонгор үрээ аман үзүүн дээр ирээд одоо нийллээд. За энэ хонгор үрээч одоо Дорн Тамгийн Матар сумын Жарлан тогийн яриад Норвын нацгийн буурдын одоо өгчлүүдийнхэн адуу одоо энэ хонгор үрээнд одоо яахын аргагүй орсон. За одоо дөрвийнхаа үрээг харуулъя. Аргашаа суугаад арийнхаа өрөөнүүдийг сайхан харуулад бай. За буур дүрээ жавхан төгсөн буурлаараа одоо цааш явхад одоо их л дүүхэлзээд өсөө 5 дээр орж ирлээ. Туяагийн чин зэргийн саар дүрээ 5. За аргашаа суунаа. Туяагийн чин зэрэг уяачин саар дүрээ саяхан зохион байгуулагдсан баг наадамд одоо 5-аар орсон. 6 дээр сумын алдарт байж Ганбаатарын хөр үрээ. За 7-8-ийнхаа нэг харуулаа тэгээд тархиныхаа орд морьтой очоо гэж нэ. За энэ хүү баяр цэнгэл наадмын ивент тэтгэгчээр Дорн Тамгийн Матар сумын Эрдэнэбаатар хогийн ажлын алба ивент тэтгэж байсан байгаа. Тэг 63 за энэ морьтойгоо сайхан игрээ явчих. Тэг 63 номер томорцсон Дорн Тамгийн Матар сумын 6 дугаар яриад төмөр жилийн ган хуурын хөр үрээ байгаа. За хурдан хүрээ азархтай төмөр жилийн ган хур байж бас л одоо сайхан хүрээ азар гаргаад ирсэн. Энд Дорн Тамгийн цагаан сумын унган адуу байгаа. За 223 номер томорцсон одоо тархилж оруулаад ирсэн Мөнх хотын бор өрөө байна. За аргашаа суугаа дахиад нэг сайхан харуулчих. За аймгийн алдарт байж Тогоо хүүгийн хүү одоо Баяр хүүгийн халтар үрээ байгаа байна. За 11-2-ын буурин дээр тэг 87 номер томорцсон Дорн Тамгийн Матар сумын 6 дугаарыг Андын Мэнд хоёрын хээр үрээ Жарлан тогийн яриад Ууган баярын Баатар зэргийн хээр үрээ. За араас 30 номер томорцсон сумын алдарт байж Батбаярын төмөн гүснэнгийн хээр үрэг одоо зогсоо зай өгөхгүй одоо тавираад одоо гуйтаад байгаа байна. За ингээд тархиныхаа хэдэн морьтой одоо очиод тэгээд барааны зурхад ороход одоо үндсэндээ марг болно.
За хандын мэнд хоёрын хонгор үрээ, Уган баярын Баатар зэргийн хээр үрээ. За Уган баярын Баатар зэрэг үеч одоо шинэхэн цагийн ядуутайгаа шинэ гарч ирж байгаа үе чи нэгдэ. За төмөр жилийн ган гурав үе чи хүрүү үрээ. Бас л одоо жоохон хөлн нэггүй байгаа юм болоо да. Бас л арай нэг жоохон дутуу тавиад байгаа шүү байна. Аргагүй бүтэн биеийн сайхан хөлөрчгсөн байна. Мөнх хотын бор үрээ байна. 13 номер томорцсон Дорн тамгийн Матусумын аймгийн алдарт үеч тогоо хүү буюу олоо Жамбаг хэмээн алдарсан Баяр хүүгийн одоо хээр үрээ байна. Алдарт уус алдсан тугал ухаан азрыг одоо айраг төрүүнд унж урдлагт нь одоо аргагүй нөр хөдөлмөрийг одоо зарцуулсан уяач та тогоо хүүгийн баяргүй Дорн тамгийн Матусумын Эрдэнэбаатар хувийн нутаг сүндэрлэх Эрдэнэбаатар гуулын даглаг баяр наадмын хурдан соёлынгийн ивент эдгчээр Дорн тамгийн Матусумын Эрдэнэбаатар хувийн яриад оюун болдонгийн өрөвгдүүдээс энэхүү баяр сэнгэл наадмын хурдан соёлынгийн уралдааныг одоо ивент эдгэж байж байгаа гэхэд одоо үзэгч тавландаа та бүхэндээ одоо дуулахад таатай байна. 294 номер томорцсон шууд одоо дотор талаар нь урагшлаад мордо харуулад баймаар байна. За 294 номер томорцсон Дорн тамгийн Матусумын Төмөн хаан баг яриад Туяагийн чин зэргийн саар дүрэ өнөөдрийн урдан соёлынгийн уралдааны 6 дээр байгаа. Энэ одоо нэг баг наадамд одоо айргцсантай 2 дахь давхар уяагаар одоо байгаа хаа энэ жилийн. За 5 дээр 36 номер томорцсон Энхбаатарын жавхлан төгсгийн буур дүрэ. 4 дээр Сумын алдарт үеч Мөнх хотын Ганбаатарын хүрүү үрээ байгаа байна. Мөнх хотын Ганбаатарын хүрүү үрээ өөрийнх нь одоо хүү наран хүү гэж хүү онж урдуулж байгаа байна. За энэ одоо саяхан зохион байгуулах зүүлийнхаа баяр наадамд одоо буурлан бариад түрүү аман айргийн 3 турлуулсан байгаа. Тэрнтэй одоо хүрэн барь хамаатай аргагүй хамаатай байгаа. За хийн дээр одоо Дорн тамгийн Матусумын Сумын алдарт үеч Шарав Дөржи Арсланбаатарын одоо хүрээ алзуураа хийн дээр яваад байгаа байна. За Жамсрангийн хүү онч урдлаж байна. Дорн тамгийн Матусумын Сумын алдарт үе Шарав Дөржи Арсланбаатарын хүрээ алзуураа. За хийн дээр одоо их л гоё онда хөлс нь одоо сайхан нэвтгэн хөлөрчихсөн. Урагшаа яг урагшаа одоо яг л одоо хараатайгаа байна. Одоо бариан дээр одоо энэ хоёр тарихныхаа хоёр үрийг барьж магадгүй юм байна да. За тэгвэл тарихны хоёр үрээ өнөөдрийн наадамд одоо тун урдан байгаа юм байна. Дүүрэн одоо 55 милтэй тарлаад байна. Аргагүй салхин уруугаа уралдаж байгаа. Зам бол одоо айхтар өөд одоо тийм гал юу байхгүй хөндлөнгийн тоостой саяхан одоо бороо хур орчихсон байгаа. За хурдан соёлынгийн уралдааныг Дорн тамгийн Матусумын аймгийн алдарт үеч Дашнымын энх төрийн одоо унган адтуу их нь одоо унгангуу за эцэг нь одоо өөрийнх нь унган одоо тийм хүрэн азраг байдаг. За өөрийнх нь Хүрдбаатарын итгэл хүү уйж хурлуулж байгаа өнөөдрийн хурдан соёлынгийн уралдааныг одоо өнгөссөн байна. За гарсан цагаасаа тэг морд өнгөс нэргэнгүүд одоо сайхан тархин дээр гараад ирсэн байгаа. Хүрэн соёлын бол өнөөдрийн наадам тун дүүргүүхэн хурдан байгаа юм байна. За хонгор үрээ одоо яг л одоо дашиг эндэрлээд аман үзүүн дээр Төмөрбаатарын ган Зоригтбаатарын хонгор үрээ байна. За одоо Норвын нацгийн одоо буурдуудынх нь удам өгшил. За халзан үрийг харуулаарай. Халзан үрээ араас орж ирлээ дээ. За яг л одоо халзан үрээ араас орж ирж байна. За хурдан морьтойгоо сайхан эгнээд явчих. За халзан үрээ араас орж ирэх нь одоо дамжиггүй байна. За эндээс одоо барианы газар үндсэндээ нэг одоо километр хүрэхтэй үггүйтэй байна да. За аргашаа суугаад одоо арийнхаа морьтыг нэг харуулчаа. 4-5-ийнхаа морийг одоо нэг харуулад одоо тэгээд одоо барианыхаа тархины 3 морьтойгоо игэж чи да. За тархины 3 морь байр бол одоохондоо солигдоогүй байгаа. Сумын алдарт үеч Мөнх хотын Ганбаатарын хүрүү үрээ байна. За ингээд за шууд одоо тархиныхаа өрөөтэй игэн чи. Арийнхаа морийг арай л холохгүй арай л хол салцсан байна. За Сумын алдарт үеч Мөнх хотын Ганбаатарын хүрүү өнөөдрийн хурдан соёлынгийн уралдааны айргийн 4 дээр байгаа бол тархины 3 өрөө өнөөдрийн хурдан соёлынгийн уралдааны одоо арийнхаа аман 3-ийнхаа мордноос одоо нэг үүдэн омрын зайтай салчихсан байна. За тархины 3 өрөөтэйгээ хэдхэн бичийн дараа та бүхэндээ олж харуулнаа. За Дорн тамгийн Матусумын Сумын алдарт Баян хангаа багийн Сумын алдарт Шарав Дөржи Арсланбаатарын хүрээ алзуур өнөөдрийн хурдан соёлынгийн уралдааны айргийн 3 дээр байгаа аман үзүүн дээр цаатлаар одоо хошин үлгээд байгаа 567 номер томорцсон Дорн тамгийн Матусумын Сумын харьяа Төмөрбаатарын Зоригтбаатарын хонгор өрөө цаатлаар нь одоо зөв талаар нь хошиулдаж ихсэн бол аман үзүүн дээр нь наад талаар нь одоо Сумын алдарт үеж Экторийн саран хүүгийн одоо унхан гүнийх нь ихтэй. За тэг 95 номер томорцсон Дорн тамгийн Матусумын Эрдэнэбаатар хойг яриад Хүрлбаатарын итгэлийн хүрүү өрөө байна. За Хүрлбаатарын итгэл үеж одоо өөрөө унж одоо хурдлуулж байгаа байна. Тэг 67 номер томорцсон Төмөрбаатарын Зоригтбаатарын хонгор морийг одоо Цэндмагийн цогт гэж хүү унж хурдлуулж байгаа. Өнөөдрийн хурдан соёлын аман үзүүн дээр байгаа Шарав Дөржи Арсланбаатарын хүрүү өрөө аргийн 3 дээр хэвээрээ байна. Их мөнгийн Мөнх хот гэж хүү унж хурдлуулж байна. За тарихны 3 өрөө арийнхаа өрөөнүүдээс за аргашаа суугаа дөрвийнхөө нэг үрийг харуулчаа. Барай арай л болоогүй хаа. Эндээс 2 км гарan байгаа хаа. За Дорн тамгийн Матусумын Эрдэнэбаатар хуугийн нутаг сүндэрлэх Эрдэнэбаатар хуулийн даглаг баяр наадам зориулсан хурдан соёлынгийн уралдааны тарихны 3 өрөө арийнхаа өрөөнүүдээс одоо үүдэн омрын зайтай за 50 м хэрэтээ салсан байна. 119 номертой морцсон Дорн тамгийн Матусумын Сумын алдарт үеж
Буян Өндөрбагийн сумын алдарт байж ойрт 5-ийнхаа үрийг харуулж. Сумын алдарт байж Мөнхбатын Ганбаатарын хүрээ өнөөдрийн хурдан соёлынгийн уралдааны айргийн дөрөв дээр хийн дээр яваад байна да. Унаа чинь одоо ихэд одоо том хүүхэд унсан, гашир хүүхэд унсан энд хийн дээр явах юм бол одоо айрагдах одоо бүрэн магадaltaй байна. За тархиныхаа 5-ийнхаа үрийг одоо арайд харуулах боломж байхгүй байна да. Арайд харуулах боломж байхгүй. За тархиныхаа 4 өрөөтэй одоо ингээд үзэгчдийнхаа үзүүрлөө ороход болно. За эхлээд одоо манай зурагдаачийн дураа эхнээс нь одоо морьдо бүгдийг нь одоо хамгийн одоо төгсгөл яваа хүртэл морьдо бүгдийг нь харуулсан байгаа. Тийм учраас одоо аавын хүүгийн ялгалгүй агт урдан модыг одоо харуулсан учраас одоо тархиныхаа 4 морьтой одоо манай зурагдаачийн дураа Игэн Сэрэг барайны зургаар орно. За 119 номертой марцсан Дорнот аймгийн Матан сумын алдарт үеч Мөнхбатын Ганбаатарын хүрээ өнөөдрийн хурдан соёлынгийн уралдаанд айргийн дөрөв дээр байна. Энэ одоо Мөнхбатын Ганбаатар үе чи одоо хурдан хар азаргынх нь одоо төлийнхэн төл одоо хүрээ азарг байдаг. Тэрний л одоо төл хүрээ азарг байна да. За ойртой дагаа явчаа. 2 үрээтэйг 3 үрээтэйг. За Дорнот аймгийн Матан сумын алдарт үе Шарав Дэржи Арсланбаатарын хүрээ азуур айргийн 3 дээр хэвээрээ нэг аваа одоо эргүүлээ залгасан. За давхил дундаа шилгээж байна шүү та. За нэг шавилхан Монгол морьтой юм одоо шанцсан ямар сулрахгүйтэй гэдэг шиг одоо шилгээж аваад одоо энэ уруу хөдлөх байлгүй дээ. Унаачд одоо хашир руугаа арайд хөдлөх болоогүй. Тэгвэл 3 соёлынга арайд тэрт одоо хөдлөгөөд байна да. 3 км хэрэг байгаад л одоо хөдлөгсөн 3 соёлон бол өнөөдрийн наадамд одоо аргагүй тун урдан байгаа байна. Одоо манай машинууд одоо арайд ойрхон дагаад байна да. Нааши хандрах үедээ. За гэхдээ гайгууха. За энэ одоо жоохон сулраад одоо 40 м гарч ирж байна. Дорнот аймгийн Матан сумын алдарт үеч Шарав Дэржи Арсланбаатарын хүрээ азуурыг цаагуур нь одоо хамгийн зөв талаар нь одоо шахаад оруулсан. За 2 үрээ тархины 2 үрээж одоо аргагүй шимтээхээ уралдаан болж байна да. Өнөөдрийн хурдан соёлын уралдаанд. За эрхэм мөндөд наадамчдаа, эрхэм мөндөд үзэгчдээ яа энэ өслөө эвгүй дээ. Морьд одоо суларсан үед бас л эвгүй дотор доо. За эрхэм мөндөд наадамчдаа, эрхэм мөндөд үзэгчдээ. Дорнот аймгийн Матан сумын Эрдэнэбаатар хогийн нутаг сүндэрлэг Эрдэнэбаатар хуулийн дахилга баяр наадам зориулсан хурдан соёлынгийн уралдааны аман үзүүн дээр хонгор үрэг балавсаар хагаад аман үзүүр оруулаа. Үлдэж болохгүй шүү дээ. Аман үзүүн дээр хонгор үрэг одоо 2 талаар нь савж оруулахсаар байгаад одоо оруулаа да. За нэг ёстой нэг айдын үүд аргагүй нэг айдын үүд эзэн уяач морь хүний одоо аргагүй нэгэд энэ дээр одоо харагдан да. Тархины 2 үрээтэйгээ эгэнчи. За очоо ингээ барайныхаа газар очиж зогсчихё. За эрхэм мөндөд наадамчдаа, эрхэм мөндөд үзэгчдээ Эрдэнэбаатар хуулийн дахилга баяр наадам зориулсан хурдан соёлынгийн уралдааныг яваараа уралдааныг Дорнот аймгийн Матан сумын Эрдэнэбаатар хогийн арай Хүрлбаатарын итгэлийн хүрээ үрээ өнгөсөр барайны зургаар руу орж ирлээ. За хүрээ үрээ хонгор үрээ яг одоо барайн дээр одоо хүрээ үрээ бороо талдаа. За хүрээ үрээ төрүүлж за ингээ зогсчих. Зогсоо. Хүрээ үрээ төрүүлж за барайн дээр одоо яг одоо аль нь гიშг хонгор их л одоо ойрхон орлоо да. Төмөрбаатарын Зоригтбаатарын хонгор үрээ айргийн 3 дээр Дорнот аймгийн Матан сумын алдарт үе Шарав Дэржи Арсланбаатарын хүрээ алзуур айргийн 3 дээр байгаа байна. За 4 дээр одоо гарсан цагаас эхэлж одоо тархинд уралдсан Дорнот аймгийн Матан сумын Буян Өндөрбагийн ариад Мөнхбатын Ганбаатарын хүрээ үрээ 4 турлалаа. За хүрээ үрээ одоо гарсан цагаас эхэлж одоо сайхан тархинд уралдсан. Өнөөдрийн хурдан соёлынгийн уралдаанд айргийн 4 турлалаа. За 536 номертой марцсан одоо цаашаа явж байхад л одоо дүүгэлзээдээс буурал үрээ 5 турлалаа да. Эгваторын жавхан төгсөй буурал үрээ 5 турлалаа. За тархины 5 үрээ өнөөдрийн хурдан соёлынгийн уралдаанд одоо аргагүй сайхан үзүүштэйгэн сайхан уралдааныг одоо зохион гаргаж одоо тархины 5 үрээ арынхаа мордоос одоо бараг 300 м хэрэтээ салсан байна. 6 дээр одоо саар дүрээ орж ирж байна. Гарсан цагаас эхэлж байгаа сайхан тархинд уралдсан Төмөө амбаг яриад туяагийн чин зэргийн саар дүрээ байна. За 14 одоо хоорондоо холбоотойгоо байна. За 6 туяагийн чин зэргийн саар дүрээ. Тэг 92 номер томорцол хамгийн ганц бүхий хүрүүрээ ихэд оровжсэн 7 13 тогоогийн баяр хүүгийн халтар үрээ 242 номер томорцсон хүрүүрээ 9 турдлаа. 242 номер томорцсон аймгийн алдарт үе анх 2-ын унган адуу сумын алдарт үе Төмөслөнгийн хүрүүрээ 9 турдсан бол 10-11 үрээ хоорондоо холбоотой байна. 332 номер томорцсон хар үрээ Ууган баярын Баатар зэргийн хэр үрээ 10 номер томорцсон Артур үрээ 11 223 номер томорцсон Мөнхбатын бор үрээ 12 479 номер томорцсон Мөнх Эрдэнгийн хар үрээ 13
Тэг 87 номертой марцсан. Хоёр явлаа шүү.